Мянган бодлого дунд ангийнхаа номны 4-3 дугаар сэдв болох холцын бодлогоодаас дандаа сондгоо дугаартуудын тайлбарлая. За 4,239 5 литр 16% уусмалт. За бүгдээр чинь 5 литр. Гэхдээ 16% уусмалт бүгдээрээ 3 литр ус нэмсэн юм байна. Ус хэрэг процент нь тэг гэсэн үг шүү дээ. За тэгвэл ингээд нэмээд манайх хэд болсон? 8 литр болсон. За тэгвэл шинэ усмлын концентрац нь хэдэн хувь бэ? За энэ маань хэдэн хувь бэ гэдэг болох юм байна. За тэгэхээр одоо бүгдээр эндээс 5 литрийнхаа 16%-ыг олчих. За би доогоор нь ингээд зурчна. За 5 литрийн маань 16% нь одоо ямар нэгэн холц орсон гэсэн үг шүү дээ. За 16% олыг бол бүгдээрээ 100 туухаар 1%. Тэгээд 16-аар 16% болж байгаа гэсэн үг. Тэгэхээр би 16%-ыг олно гэдэг чинь 100-ны 16-аар үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр дээдлэр маань 80, хуваах нь 100. За тэгэхээр нэрээ хураагаад 0.8 литр байх юм байна. За тэгээд тэрнэр бүгдээ ус нэмсэн учраас энэ 0.8 литр холц маань энэ дотор байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээ тэгвэл 8 литр нь одоо 100% юм бол манай энэ 0.8 литр маань хичнээн процентын эзлэх юм бэ гэсэн үгтэй. За тэгэхээр одоо бүгдээрээ пропорцийг бодохдоо энэ хоёроо үржүүлээд өрбөл 0.8 литрийг 100-аар үржүүлээд тэгээд 8 хуваачна гэсэн үгтэй. За тэгэхээр одоо эндээс энэ маань нэрийг хураахаар за эсвэл энэ нэрээр хураачихдаг. Тэгэхээр 0.1-ийг үржих нь 100 буюу манайх 10%-ийн одоо x маань юу гэлж байгаа шүү дээ. Хэдэн хувийг эзлэх вэ гэсэн учраас энэ нь 10%-ийн концентрацтай шинэ усмал гарах юм байна гэсэн үг. За дараа 4,241. За ижил хэмжээтэй 18%-ийн усмалыг за ижил хэмжээтэй нэг x литр 18 усмалыг 12 усмалтай холсон гэж. За мөн адилхан x литр юм байна шүү дээ. Гэхдээ энэ нь болохоор 12%. Үүссэн усмал. Үүсэхээр одоо манайх x дээр x-ийг нэмэхээр манай усмал маань 2x литр болсон. За тэгээд энэний концентрац нь хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдэг нь болох юм байна. За тэгэхээр одоо бүгдээрээ эхлээд яг уусмалд байгаа тэр яг 18% олно тий. За өөрөвл бусдын таад ус одоо 18% нь ямар нэгэн өөр юм эзэлж байгаа л гэсэн үг тий. За ус биш өөр ч юм байж бол мэдээсээ жишээлбэл ярьсан уусмал гэсэн болохоор за одоо x литрийнхаа 18%-ыг олноо. Тэгэхээр бүгдээрээ 100 тугаад 18 өртүүлж байгаа. Яаж аваа гэсэн чинь 100 туухаар 1% нь тэгээ 18 өртүүлж байгаа. За тэрэн дээр x литрийнхаа 12%-ыг олно. Тэгээ бүгдээ холцоо олох гэдэг гэсэн үг шүү дээ. 12%. За тэгэхээр энэ маань хичнээн литр холцоо юм бэгдэн гараад ирнэ. Тэгэхээр x-ийг үржих нь 0.18 дээр бүгдээ x-ийг үржих нь 0.12-ыг нэмлээ. Тэгэхээр 0.3x. За одоо ийм литр бидэнд холц байгаа гэсэн үг шүү дээ. Ийм литр холц. Тэгвэл 2x литрт манай 0.3x нь хичнээн хувийг эзлээд байгаа юм бэгдэн болох нь шүү дээ. Өөрөлд манай 2x литр маань 100%. Тэгвэл энэ 0.3x литр маань хичнээн процент юм бэ гэсэн үг. За тэгэхээр бүгдийг нэрээ үржүүлээд энэ таваачна гэсэн үг тий. Тэгэхээр энэ маань 0.3x-ийг үржих нь 100, хуваах нь 2x литр. За x-үүд нь устчихна. За тэгэхээр 0.3-ыг 100-аар үржихээр 30, хуваах нь 2. Тэгэхээр 15% эзлэх юм байна шүү дээ. Тэгэхээр энэ хичнээн хувийн концентрацтай уусмал үүссэн бэхээр 15% юм байна. За 4,243. 80% уусмал 300 граммаас 80% уусмал 300 граммаас хэдийг аваад оронд нь энийг авсан. Оронд нь энийг хийсэн. За хэдийг авч энэ тодорхой хэмжээний хэдэн литрийг аваад өгүүлбэр нь жоох ойлгомжгүй болсон байна шүү дээ. За одоо би яасан гэсэн чинь 300 г гэхдээ 80% ус болох байна. За тэрнээс бүгдээрээ яасан бэ гэсэн чинь нэг тодорхой хэмжээний юм авсан. За ямарыг авсан бол мэдэхгүй. За нэг x литрийг аваад
За x литрийг аваад оронд нь 20% усмал нэмсэн. За x литрийг бүгд ингээд авцсан шүү. Тэгээд тэрэн дээр яг тэдэн литр усмал нэмсэн шүү дээ. Оронд нь 20%-ийн яг ижил хэмжээтэй усмал нэмсэн. За 20% усмал нэмсэн. Нэмбэл 50% усмал үүсэх вэ гэж. За тэгсэн чинь манайх 300 г хэвээр байгаа шүү дээ. Яасан гэж бүгдээ x литрийг аваад оронд нь x литр хийсэн. Гэхдээ энэ маань 20%. За тэгтээ үүссэн усмал маань 50% концентрацтай байх хэрэгтэй гэж. За тэгэхээр бүгдээ одоо x-ийг болгоно шүү дээ. За тэгэхээр бүгдээ 300 г-ийнхаа 80%-ийг олъё. 100 хуваагаад 80-аар хөрвүүлж. За эндээс бүгдээ одоо x литрийг хассан. За тэгэхээр одоо эндээс яг 80% нь эзэлж байгаа тэр хольц маань бас хасагдсан гэсэн үг шүү дээ. За энэ яаж ангиж би 300 г-ийнхаа 80% усмал гэхээр одоо 80% нь ямар нэгэн өөр бүтээгдэхүүн 20% нь одоо ус байгааг бодчих тий. За одоо 80% нь давс ч юм уу. За тэгэхээр би 300 г-ийнхаа давсыг боллоо. Тэрнээс би x литрийг хассан. Тэгэхээр x литртэйгээ давснаас хасагдсан шүү дээ. Тэгэхээр 80% нэм чинь 100 хуваагаад 80-аар хөрвүүлээ. Дараа нь бүгдээрээ буцаад x литрийг нэмсэн. Гэхдээ x литрийг маань давсан буцаад нэмэгдэнэ. Яг давсыг нь болохоор бүгдээрээ 100 хуваагаад 20-аар хөрвүүлнэ. За одоо энэ манай шинээр үүссэн усмалгаа давсны хэмжээ. Гэтэл тэр давсны хэмжээ надад энд өгөгдсөн шүү. 300 г мөртлөө 50% нь давс болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр 100 хуваагаад 50-аар хөрвүүлж. Тэгэхээр эдгээрийнхаа давсыг энийхээ давстай тэнцвүүлж байгаа. За энийг бод x олчихно гэсэн үг. За ингээ хураалаа 3 буюу 240 хасах нь энэ маань 0.8x нэмэх нь энэ бол 0.102 гэсэн үг шүү дээ. Энэ тэнцүү 80-ыг хураахаар 3 5-аар үргэлжлэхээр 150 г давстай болсон гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо бүгд эндээс 240-осөө энэ нэрийг эмтгэхээр эсрэг тэмдэгтэй учраас ихээс нь багыг хасаад 0.8-аас 0.2-ийг сар 0.6x их тойрон тэмдэгтэй гарна. Тэнцүү 150. За ингээд тэгштэл бодох гэж байгаа гэсэн үг чинь тий. За тэгэхээр одоо бүгд 0.6x-ийг олохын тулд яах вэ гэсэн чинь 240-осөө 150 хасчихна. За тэгэхээр 0.6x маань хэдтэй тэнцүү вэ гэсэн чинь 90 г-тай тэнцүү байна. Эндээс x олъёг бол 90 г-аа 0.6-та хуваагаад өгчнө гэсэн үг. За тэгэхээр 0.6-та хувааж болно. Эсвэл хоёулынг нь би ингээд 10-аар хөрчүүлж. Тэгээ буцаага нэгэ 6 хуваалаа амар тий. 90-ийг 6 хуваахаар 15 юм чинь манайх 150 байна. Тэгэхээр бүгдээрээ 150 г усмал аваад буцаад 150 г усмал нэмсэн байж тээ. Гэхдээ 20%-ийг эзлэх. За дараагийнх нь 245. За 18% усмал. За энэ дээр бодлого хэсгийг дарчнаа. За 18% усмал 400 г байсан гинэ. За 400 г маань 18% усмал хийжээ. За бүгдээр нь хэдэн грамм 45% усмал нэмсэн байна. Тодорхой хэмжээний бол нэг x грамм 45% усмал нэмсэн. Нэмээд холсон чинь манайх нийт усмалын хэмжээ 400-ийн x грамм болно доо. Гэхдээ холимог нь 30% усмал болсон байна. Энэ маань 30% усмал болжээ. За тэгвэл 400 г-ийнхаа бүгдээр 18% олно. Одоо би зүгээр жишээлбэл давс гэж яриад байгаа шүү. За давсыг нь олчихъя. 100 хуваагаад 18 өрчүүлчихье. Тэрэн дээр x г-ийнхаа давсыг нэмнэ. Тэгэхээр 100 хуваагаад 45 өрчүүлж байгаа нь 100 хувааж байгаа 1% болоо. Тэгээд 45 өрчүүлж байгаа. Эн чинь манай холиод гарсан 400-д нэмхний x гэсэн бодисын маань 30% тань тэнцүү шүү дээ. Давстай тэнцүү 100 хуваагаад 30 өрчүүлнэ. За тэгэхээр ер нь эсвэл бүгдээр ингээд бүгднгээс нь энэ ижлэхэн зуунуудаас орхичулна шүү дээ. Тэгэхээр би 400 үрчиг нь 18 нэмэх нь x-ийг үрчиг нь 45 бүгд ижил 100 гэсэн баримтчин зуунуудыг бүгдээрээ ингээд орхиж болно. Эсвэл t-ны 3-аар хийсэн ч болно шүү. За дараа нь бүгдээр хэлбэр бодохын тулд бүгдээрээ ингээд нэг жишээд энэ бол 15 тугаагтахаар энэ бас 15 тугаагтахаар энэ болохоор эндээс 3 эндээс 5 гэхээр 15 тугаагтахаар тий. За ажлах юм хуваачл бүгдээр цаашаа ботход арай амар бах. За бүгдийг 15 тухай. За 15 тухайхаар энэ бол 3 болчихно. Арын илэрхийлэл маань 15 тухайхаар үржүүлэмж нэгийг хураахад л болно шүү дээ 2.
За энийг 15 тухахаар би энийг 3-т нь хуваачиж байгаа. Энийг болохоор 5-т нь хуваачиж байгаа. Тэгэхээр 5 тухахаар 80 болчихно тий. Тэгэхээр 6 8 480. За одоо бүгдээрээ энийгээ 3x тэнцүү 2-оор үржлэхээр чинь 800 нэмэх нь 2x. За x-үүдээ нэг талд нь тооноо нөгөө талд гаргачих тий. Тэгэхээр 2x маань тэнцвэрийн урд гарч байгаа юм чинь тэнцвэрийн эсрэгээс солигдно. 480 маань тэнцвэрийн хойшоо гарч байгаа юм чинь тэнцвэрийн эсрэгээс солигдно. Тэгэхээр эндээс x тэнцүү 800-аас 480 гэсээр 320 грамм бичээ. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ? 320 грамм 45 осмол нэмэхэд манай яг нүстийг хангах гэсэн юм ба шүү дээ. За 247 200 литр 25 осмол дээр бүгдээрээ цэвэр осмолыг холиод 20% болгосон бол хэдэн литрийг нэмсэн бэ гэж. За тэгэхээр бүгдээрээ 200 литр тэгээ 25% уусмал дээр бүгдээрээ нэг x литр уусмал холсон байна. Тэгэхээр манайх 200 дээр нэмэх нь x литр болжээ. Гэхдээ манай энэ нь 20% уусмал болжээ гэж. За тэгэхээр энд цэвэр уусмал цэвэр ус шүү. Цэвэр усыг холиод цэвэр ус гэхээр энэ маань холцгүй гэсэн үг. Яг ямар нэгэн холцгүй цэвэр ус. Тэгжиж энэ маань процент нь багассан шүү дээ. За тэгэхээр одоо би эндээс 200 цэвэр усмал гэхээр одоо ямар нэгэн холцгүй гэсэн үг шүү. За одоо би энд бас ус ч гэж хэлж болохгүй л дээ. Ямар нэгэн холцгүй цэвэр усмал гэсэн үг. За 200-ийнхаа 25-ыг олноо. 100 хуваагаад 25 болчихно. Дараа чинь манайх ус одоо цэвэр усмал юм чинь нөгөө холц маань байхгүй гэсэн үг байхгүй 0%. Энэ маань манай холиод гарсан 200 дээр нэмэх нэгсийн 20% гэсэн. 20%-ийг болохоор 100 хуваагаад 20 орчуулж. За дэ гэж төмөгдөр хоёр талд нь хоёуланд нь 100 гэсэн хуваартай юм чинь 100 гэсэн хуваараа хайчнаа. Тэгэхээр 200 дээр нэмэх нэгсийг өрчгөн 20. За хоёуланг нь 20 туваачвал яцъя. Тэгэхээр энд 10 үлдээд энд 250 нөгөөх маань 200 дээр нэмэх нь x. За 200-аа ийшээ гараад хасгаар 50 гарах юм шиг. Тэгэхээр x маань 500 литр 50 литр цэвэр уусмал. Одоо хэрэг ус гэж байсан бол цэвэр ус нэмэхэд манай холц 20% болох нэ. За дараа нь 249 30% уусмалыг 80 г 30% уусмалын 80 граммаас 800 граммаас 800 грамм байна шүү дээ. Гэхдээ 30% уусмал граммаас нэг хэдийг аваад хэдийг авсан мэдэхгүй нэг x-ийг авчи. Аваад оронд нь бүгдээ x грамм цэвэр ус нэмсэн. За тэгсэн чинь манайх яасан 24% уусмал өгсөн юм шүү. Тэгвэл x грамыг аваад x грамм хийсэн чинь манай холс уусмал 800 грамм хувирлаа. За энэ чинь болохоор манай хасч байгаа юм чинь 30%. Нөгөөх нь ус нэмсэн гэж байгаа юм чинь ус маань болохоор холцгүй гэсэн үг шүү дээ. Цэвэр тэг хувийг. За ингээ процентод орно ч гэтэл 800 г маань 24 багсдаг юм шиг. За одоо тэгвэл 800 г хаа бүгд 30% болно. Тэгэхээр 100 тугаар 30 орчуулна. Эндээс бүгдээ x грамыг хассан. Гэхдээ x грамм маань 30% холцтой юм чинь 30% холцсон хасагдчихна тий. Тэрэн дээр x грамм ус нэмсэн. Ус бол ямар нэгэн холцгүй. Тэгэхээр ямар нэгэн нөгөө холц маань нэмэгдэхгүй гэсэн. Тэр чинь манай 800 г-ийн 24% таа тэнцсэн ба шүү дээ. 100 хуваагаад 24 хүрчилж байна. За тэгээ бүгдээрээ 100 тайм чинь 100-уудаар өгчнөө. Бүгдээрээ 30 хасах нь x-ийг өгчнө 30. Энэ арих маань 0. Энэ маань 800 өгчнө 24. За тэгээд бүгдээрээ 30 хуваагт гаргагдчихэв тий. За 30 хуваач. Тэгэхээр 800-аас хасах нь x тэнцүү 30 тухайн хэрэг бүгдээрээ энийг болохоор юу хуваач 3 хуваач. Тэгэхээр энд 8 энийг болохоор 10-д нь хуваач 80. Тэгэхээр 30 хувааж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 640. Эндээс x грамм олъё гэвэл 800-аас 640 ихсаад бүгдээрээ 160 г холц аваад буцаад 160 г ус нэмэхэд яг болох юм байна шүү дээ. За 251 нь за хоёр төрлийн уусмал тус бүр 500 г байсан юм шүү. 500 г. За тэгтээ нэг нь 60%, нөгөө уусмал нь 30%. Энэ хоёр уусмалаас хэд хэдэн грамыг аваад тэгээ бүгдээрээ 400 г уусмал гаргацсан юм шүү. 400 г уусмал тэгтээ 48%.
Тэгэхээр юу гэсэн хэрэг энэ хоёр маань 500 г гэсэн надаа хэдийг авсан гэхээр 500 бод 1000 г болно шүү дээ. Тэгэхээр тусбар 500 г байсан. Гэхдээ эндээс тодорхой хэмжээнийг хутгаж аваад эндээс нэг хэдийг эндээс нэг хэдэн литрийг грамыг аваад нийлээ 400 г болгоцсон байна. Тэгэхээр би эхнийхээс хэдэн грамм авсан юм бэ? X грамыг авсан. Хоёр дахоос нь тэгвэл би 400-аас асах нь X грамыг ав. Яагтвэл нийлээд энэ хоёр маань 400 г байх хэрэгтэй. Тэгэхээр надад энэ 500 г байсан бол энэ хэрэггүй байгааз. За тэгвэл X грамыг авчиж эхнийхээс энэний 60% нь холц. За 60% болч. Яг холцоо олчих. Тэр маань 400-аас асах нь X-ийн 30%-аар нэмэгдэн тэ. За 30% нь олно гэхээр 100-аад 30 гэдэг хоёр тосбрынхан холц алж. Тэр чинь манай үүсээ 400 г болцсон. 400 г-ийн 48 холцтой нь яг тэнцүү шүү дээ. Тэгэхээр 100-аад 48 хүртэлж. За одоо 100-ууд орхичноо. Тэгэхээр X-ийг 30-60 нэмэх нь 400-аас асах нь X-ийг 30 тэнцүү 400 48. За энд бас ижил хураагдах маань харъя л да. Бүгд ингэ 60 хуваачнаа. Тэгэхээр энэ X болоод тэгээд 60 хувааж болохгүй. Яг манай 2 дахь хэлбэл маань 60 хуваагдахгүй юм шүү дээ. 30 хуваач. Тэгэхээр энэ 2 болоод энийг 30 хуваахаар чинь 400-аас асах нь X болоод энийг 30 хуваахаар яах юм гэж бүгд энийг 3-т нь хуваач заа. Тэгэхээр энэ 3 хуваахаар чинь юу болчихно? 48 3 хуваахаар хэд 24 өсөх шүү дээ. 24 болоод энийг болохоор 10 хуваач. Тэгэхээр 40 болчихно. Тэгэхээр 40-ийг үрчин 24. Тэгэхээр энэ маань 2x. За энэ бол нэмэх алт задраад за энийг 24-ийг үргэж 96 болох юм чинь 960 болчихно. За тэгэхээр 2x-ээс x-ээс хаш 1x болоод 960-аас 400-аас гарчин 560 г усмал энд ингэсэн байх шүү. Сая би асахтаа алдчих үржүүлэлтээ алж байх асахтаа гаргалчлаа тий. Өөрөлд манайх чинь 500-аас багтаа болох хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр бүгдээ дахиад нэг хянчи тий. Энэ маань 30 энийг бүгдээрээ 30-д хувааж байгаа юм чинь энийг 3 дахь чи үрж 24 гарахад тий 48-ыг 3 дахь чинь ингээд 3 18 гэхээр 6 гэхээр 16 гарна. За энд алдсан биш. Тэгэхгүйсээ би нэгээс их тоо гарах үед л анзаардаг шүү дээ. Тэгээ юунаас манай нөхцөлийг хангахгүй. Тэгэхээр энд маань 16 гарах юм байна. За тэгэхээр 40-ийг үржих нь 16 гэсэн шүү. Тэгэхээр 649 юм шүү. Тэгэхээр энэ маань 640-өөс одоо бүгдээр 400 гасчих ш. Тэгэхээр 240 г. Тэгэхээр юу гэсэн хэрэг нэгдүгээрээс нь 240 г-ыг аваад нөгөөдгөөс нь болохоор 400-аас хасах нь 240 яснаа бүгдээр 160 г. Тэгэхээр бүгдээр эхнийхээс нь 240 г, хоёр дахьаас нь 160 г-ыг аваад холбол биднээс яг хайгаад байгаа 400 г 48% усмал үсгэнэ. За 253. За 25% усмлын 600 г-аас 600 г 25% усмал байгаа юм ба штэ. Эндээс бүгд нэг хэсгийг тасдаж авах нэ. За x грамыг тастад авчихаар нөгөө x грамм чинь 25% гээд эзэлж байгаа штэ. Аваад ижил хэмжээний тэгэхээр дахиад энэ дээр ясагс бүгд x грамм нэмж байгаа маань. Тэгтээ тэр нь 40% усмал юм биш. 40% өөр процент усмал ингэ нэмсэн. Тэгсэн чинь манайх x грамыг аваад x грамыг хийсэн чинь цаана 600 г хэр байгаа штэ. Тэгтээ энэ усмал маань 28% болчих гинэ. За тэгэхээр одоо бүгд 600 г-ийнхаа 25% нь олноо. Усмалынхаа яг илүү холцын бол. За ийм холцтой байсан. Тэрнээс бүгд x грамыг асахдаа x грамм маань 25% холцтой. 25% холцын асаад буцаад x грамм нэмсэн. Тэгтээ тэрнийхээ холцыг л олж нэмтээ 140% нэмээд тэгсэн чинь манай 600 г-ийн холцтой тэнцүү болно шүү дээ. 100 хуваагаад 28 хүрчилж. За 100-ууд орхичноо бүгдээ яг л 10 метр холгоор алдаж магадгүй учраас тий x грамыг үрчэн 25, x грамыг үрчэн 40 бүгдээ ижлэх нь 100-тай учраас бүгдээ орхиж болж байгаа шүү. За төсөөтэй гişүүд эмэгтгэгчнээ тэгснийхэн дараа хураа 630 25-аас хасах нь асамж нэмхэн яг л энэ 40 энэ хасах 25. Тэгэхээр нэр маань эсрэг тэмдэгч ихээс нь багыг хасаад их тооны тэмдэгхээр нэмэх гарна 40-оос 25 хасахаар 15 болчихно. Тэнцүү 630 нь 28. За одоо яах юм гэж чи бүгдээ эндээс бүгдийг 15 зураач. За 15-д
хураахаар за энийг бас шууд 15 тооч болно шүү дээ. За энийг 15 хураахаар хэд болох юм бэ гэсэн чинь 60-ыг 15 тоогоч 40. 4 юм чинь 40 болно. За энийг 15 тураагаад энийг 15 тухайд 40 болчихно. За тэгэхээр хэд хэдүүлт вэ гэсэн чинь 40-ийг үрчгэн 25 нэмэх нь 15 тухайгаар 1x энийг 15 тухайгаар 40-ийг үрчгэн 28. За тэнгуэл одоо эндээс би яах вэ гэсэн x олно гэхээр 40-ийг үрчгэн 28-аас хасах нь энийг нөгөөд шахах чи 40-ийг үрчгэн 25. За бас арай ялбар хийтэй 40-ийг хаалнаас гарвал 28-аас 25 гэж 3 болоод 40-ийг 3-оор тэгэхээр 120 г. За тэгэхээр одоо бүгдээ 120 г бодис аваад буцаад 120 г-ыг нэмсэн байж өөр проценттай. За даан 255. За хоёр уусмын хэмжээ яг ижлэхэн гинэ. Ижлэхэн. Тэгээ нэг нь 35 нөгөөх нь 15 уусмал. Хэдийг авбал 400 г 27.5 хувийн холбон үүсэх вэ гэж. За хоёлаа ижлэхэн байсан юм байна. Тэгэхээр одоо 400 г уусмал үүсэх гэдэг юм ш. Тэгэхээр би эхнийхээс нь хэдийг авсан. Өөрөлдвөл хоёлаа ижил хэмжээтэй гэсэн бүгдээр эндээс нэг тодорхой хэмжээний литр, эндээс тодорхой хэмжээний литрийг аваад тэгээд 400 г 25 уусмал үүсгэж байгаа юм ш. Тэгэхээр эхнийхээс нь x г-ыг аваад нөгөөдөөсөө 400-аас нь x г-ыг хутгаад авчи. Сам дотор л ижил хэмжээтэй байсан юм байна. Тэгэхээр энэ 35% уусмал нөгөөх маань болохоор 15% уусмал байсан юм байна. Тэнцүү энэ маань 400 г уусмал тэгээд 27.5% уусмал юм байна. Тэгэхээр үргэлж савнд бол ижил хэмжээтэй байсан. Гэхдээ тус бүрээс нь бүгдээ нэг тодорхой хэмжээнийг аваад 400 г 27.5 авсан биш. Тэрнээс биш эндээс 200 г, эндээс 200 г авсан гэсэн үг биш шүү. За тэгтээ магадгүй бодоод тэмчгэж магадгүй башалгаж үзье те. За ингээд эндээс x-ийн 35% болъё. Дараа нь 400-аас хань x-ийн 15% болохоор 100 хуваагаад 15 орчуулна. Тэр чинь манай 400 г холцсон бүтээтгүүний 100-ны 27.5 тэнцүү. Одоо 100-уудаа орхино. Тэгэхээр 35x-тэй нэмэх нь 400-аас хань x-ийн 15%. Энэ маань 400 үрчим 27.5 тэнцүү байна. За ингээд шууд хураагдах юм байхгүй бүгдээр хураахгүй болно шүү. За гэхдээ ядаж 5 хураач тий. Тэгвэл бид дараа нь үйлчлэл дээр амар байдаг байхгүй юу? За одоо 5 хураачаар энэ чинь 3. Хураахгүйсэн ч сол шүү. 5 тухаарыг 80 болчихно. 80-ыг үрчгэн 27.5. За тэгэхээр 7 гэсэд одоо бүгдээр хаалтаа зэтлэнаа. 3-ыг үрчгэн 400 гэхээр чи 1200 хасах нь 3 гэсэн. Тэнцүү 27.5-ыг 80-аар үржүүлэх юм байна. Тэгэхээр бүгд 27.5-ыг 80-аар үржүүлнэ гэдэг маань ер нь өсөг 275-ыг энийг 10-аар үржүүлж гэсэн үг 8-аар үржүүлнэ гэсэнтэй л адилхан. За 5-8-44-өөс нь 7-56 гэхээр 0.56-аас нь 16 дээр 6 нэмэхээр 22. Тэгэхээр 22,200 ах нэ. За нэг шалгаад үзээрэй тий. За тэгэхээр 7-оос 3x гарчин 4x. За 1200 маань өөд шагаад хасахаар 1000 болчихно. Тэгэхээр манай x нь 1000-ыг 4 тухахаар 250 литр болоо нэг чинь 250 г. За тэгэхээр одоо бүгдээр юу гэсэн болчих вэ? Нэгдүгээрээс 250 г-ыг аваад хоёрдугаараас 400-өөс 250 хасахаар 150 г-ыг авахаар тэгээд манайх 400 г ийм хувийн уусмал болсон бахнэ. За сүүлийнх нь 10 шиг сондоо бодлого тайлбарлах уусмалын. За энэ дэдлийн хэсэг нь хөтлөний тарч. За 55% 55% уусмал гэхээр 300 г уусмалаас за 300 г уусмал маань 55% биш. Уусмалаас хэдэн грамыг хасчижээ бүгдээр нэг x грамыг хасчиж. Тэгэхээр энэ манаас 55 уусмал хэврэл байгаа шүү дээ. Оронд нь цэвэр ус нэмэх юм биш бүгдээр x грам цэвэр ус гэхээр ямар ч холцгүй гэсэн. Тэгэхээр x грамыг хасаад x грамыг нэмсэн юм чинь бүгдээрээ 300 г уусмал хэврэл байгаа. Гэхдээ энэ маань 44% уусмал өсөж байгаа юм шүү. Тэгээл яг адилхан 300 грамынхаа бүгдээрээ 55% нь олчих. Тэрнээс x грамыг хассан юм чинь бас эндээс x грам чинь 50% байсан чинь энэ насагдаад тэгээд ус нэмсэн ус маань ямар ч холцоохгүй те шууд найл. Тэгсэн чинь л манайх 300 г мөртлөө 44% нь холцсон биш. За тэгэхээр бас муудлахын 100-ууд орхино. Бүгдээр 330-55 хасах нь x-ийг 30-55 тэгвэн
энэ тэгэр шиг тэг болчих шүү дээ 330-44. Бүгдийг гоё 11 туу очих бүгдээрээ. Тэгэхээр 330 нь 11 туухаар 5, энийг 11 туухаар 5, 330-ийг 11 туухаар 4. За тэгэхээр одоо энэ маань юу болох юм гэвэл дахиад 5-д чухагдахаар юм байна да тий. За 5 тухай чи 300, нэг 5 тухайар x, нэг 5 тухай чинь 60 үстэй. Тэгээд 60-аад өөрчлөхөр 240. Эндээс x-ээ олохоор бүгдээр 300-аас 240-ийг хасаад 60 г. За ингээд холцсон бодлого. За үлдсийн дараагийн бичлэгээр үргэлжлүүлнэ.